байна. Удаан хугацааны дараа дахин нэг бичлэгээр уулзаж байна. За энэ ямар бичлэг вэ гэхээр би өнөөдөр та нар гарчхан дээрээс харсан байх гоо сайхны булан гэдэг зүгээр нэг тиймэрхүү бичлэг хий гэж бодоод өнөөдөр энэ бичлэг дээрээ өөрийнхөө хэрэгэлдэг хацар өнгөлөгчүүдийг гоё танилцуулангаараа өөрийнхөө бүр тэр дундаасаа ингээд амар хэрэгэлдэг бүр төлхөө сайн хэрэгэлдэг хацар өнгөлөгчөө бас та нартай танилцуулъя гэж бодсон. Би өргөд бол нүрээ бодохдаа хамгийн чухалчилж үздэг. Тэгээд хамгийн их ашигладаг зүйл маань миний хацар өнгөлөгч байгаа. Би бол хацар өнгөлөгчөө бусад хүмүүсний ийм гоё бүдгэн ингээд гоё тавьдээ штэ. Хүний нөө сонирхол өөр байдаг учраас би болохоор жоохон тод тавих туртай. Тод. Одоо камерын дээр ингэж аим харагдаж байгаа. Гэтэ ингээд боддоор харах юм бол энийг бодоход жоохон тод ягаан гэх юм уу? За тэгээд эхэлцгээе. За миний хацар өнгөлөгч штэ. За нэг энэ хоёрхан хацартай байж амар олон хацар өнгөлөгчтэй заяа. За энэ дотор ингээд нэлэмхийдээ хацар өнгөлөгч байгаа. Бас энэ дотор байгаа. Тэгээд энэ ширээн дээр бүр ингээд амар олон байна. Энэ ширээн дээр иймэрхүү их байгаа. Бас харуулаагүй үлдсэн хацар өнгөлөгчүүд бас тэнд жоохон байгаа. Тэгэхээр тэрийг баг хэрэглэх байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ хэдийгэл харуулъя гэж бодож байна. За нэг бол хацар өнгөлөгчийг бол амар их авдаг заяа бүр ингээл бичлэг дээр үзэж байгаа л энэ хацар өнгөлөгч амар гоё юм байлээ гэх юм бол бараг шууд чад авдаг. Тэгээд нэг амар үнэтэй биш гайгүй хямдхан байдаг учраас за тэгээ хамгийн сүүлдээ авсан би хацар өнгөлөгчөө та нарт танилцуулъя. Сая би Япон авсаахгүй. Тэгээ Японд очиод Японд энэ Kenmake гэдэг богоос Японы брэндийг олддог шүү дээ. Тэгээ би эндээс энэ гурыг авсан байгаа. Ийм ягаан өнгөтэй. Энэ болохоор яг ийм жоохон иймэрхүү. Тэгээ энэ болохоор ийм шаргалт өнгөтэй гэх юм уу? Жоохон даруухан өнгөсөн. Тэгээд бас энэ хоёрыг авсан байгаа. Энэ юм ягаа. Энэ болохоор крем хэлбэрийн ийм хацар өнгөлөгч байгаа. Тэгээ энийг авсан. Өмнө нь би бас нэг Япон явахдаа хацар өнгөлөгч болохоор энэ гурыг авч ирсэн байхгүй юу? Тэгээд энэ гурыг бүр амар надад таалагдаад би энэ гураас энэ хоёрыг бүр амар хэрэглэдэг. Энэ бүр ингээд бүр хэрэглээд ингээд цорсон байгаас. Тэгээд энэ ягаа энэ шаргал бас амар хөөрх юм лээ. Тэгээд энэ брэндийн амар таалагдаад сая явахдаа эндээс ингээд 3 дүрийг авсан байхгүй юу? Би ихлэ та нартаа крем хэлбэрийн хацар өнгөлөгчнүүдийг тайлбарлая гэж бодож байна. За хамгийн эхлээд болохоор энэ Bia брэндийнх байгаа. Хоёр өнгөний баг ижлэх өнгөтэй гэхдээ арай өөр. Энэ бас амар гоё. AOU гэсэн брэнд. Энэ нөгөө нэг Каринагийн хацар өнгөлөгч гэдгээр алдартай. Тэгээд энэ тэгэнгүүтлээ Pure брэндийнх бас энэ байгаа. Тэгээд энэ нөгөө нэг хацар болон урууландаа хамтд нь хэрэгжилж болдог. За энэ байна. Тэгэнгүүтлээ энэ бас миний амар ихтэй брэндийнх аахгүй юм. Lily by Rez гэсэн брэндийн энэ 3-гийн хацар өнгөлөгч байгаа. Энэ Каринагийн хацар өнгөлөгч болохоор амар од олоод энэ бүр юм амар тод ягаан өнгөтэй. Сая нөгөө нэг сүүлд явж авсан нь болохоор Японоос авсан Kenmake. Энэ бас нэг юм даруухан юм ягаан өнгөтэй. За энэ бас нөгөө нэг Peripera-гийн хацар өнгөлөгч. Энэ болохоор бүр тийм тосыг ботгож жоохон усан хэлбэрийн гэх юм уу? Ингээд артлан дарахаар ингэж гарч ирдэг ийм усан хэлбэрийн хацар өнгөлөгч байгаа. Иймэрхүү ягаан. За тэгээд уулын тосон хацар өнгөлөгчүүд айгүй хөөрхөн байдаг байхгүй юу? Тэгээд сүүлийн үед ч угаасаа тосон хацар өнгөлөгчийн хүмүүс амар хэрэглэдэг болцсон юм шиг санагдсан. Гэхдээ нэг надад нэг таалагддгүй зүйл нь юу вэ гэхээр нөгөө нэг крем эднэрээ тавьсны дараа энэ хацар өнгөлөгч ингээд тавихлаар крем нь жоохон арилчаад байдаг байхгүй юу? Тэр нь надад жоохон таалагддаггүй. Тэгээд өмнө нь би бүр амар их хэрэгэлтэй байж байгаа. Сүүлийн үед нэг амар хэрэглэхээ бэлдсэн. Та нар нөгөө нэг тэр кремээ ингэж яаж алга болохгүйгээр хацар өнгөлөгчөд тавьдаг надад зааж өгөөч. Би гараараа л тавьж байсаахгүй. Тэгээд болохгүй л нэг юм жижигхэн хацар өнгөлөгч pop байдаг штэ. Порлон нэг хуруунд дэждэг. Тэр өнгөөр хийсэн ч гэсэндээ арилаад тэг ингээ нэг юм тогтцсон амар муу байгаасахгүй ингээ өглөө бодож байгаа юм бол өдөр юм орой ингээд жоохон арилах гад байгаа юм шиг тийм сонин барсгар юм шиг санаагдаад тэгээд нэг сүүлийн үед тосон өнгөлөгчний хэрэглэхээ болцсон. Хуурай өнгөлөгчийг бол маш сайн хэлдэг. Бас тосон өнгөлөгчийг өвөл хэрэглэх надад амар таалагддаг. Яагаад гэвэл нэг өвөл гадуур ингээд юу
ороод эднэр зүүж явдаг шүү дээ. Тэгэхээр тэр нь ингээд амар наалдаад бас хүсэнтэй амар наалдаад байдаг. Тэгэхээр би тосон газар өнгөлөгчийг 100 ихэвчлэн хэрэгэлдэг. Хамгийн их хэрэгэлдэг сүүлүүд байнга хэрэгэлдэг газар өнгөлөгчөө та нарт танилцуулъя. Тэгэхээр нэгт энэ Peri Pera-гийн энэ хоёр газар өнгөлөгч байгаа. За энэ болохоор суур ойлгож ашиглаж болно. Ганцаар нь бол хэрэглэх боломжгүй. Тэгэхээр амар бүдгэн байдаг. За энийгээ суурнууд нь түрхчээд тэгээд дээрээс нь энэ ягааныг түрхэх ч юм уу. Энэхүү байдлаар боддог. Энэ хоёр байгаа. Hezek гэсэн брендийн энэ газар өнгөлөгч бас бүр амар хөөрхөн санагддаг. 4 өнгөх байдаг учраас ерөнхийдөө бол нэг доор олон өнгөлөгч аваад явахтай шаардлагагүй. Энийг дангаар нь хэрэглэх юм уу? Эсвэл энийг ингэж нөгөө 3 суурийг нь суур болгож тавингуулаа. Дээрээс нь энэ Etude House-ийн бас энэ ягаан өнгийг давхарлаж тавьдаг. Энийг бас амар олон хэрэгэлсэн ингээ баг дуусгаж байгаа. Тэгээд энийг тавьчихгуудлаа. Дээрээс нь хамгийн сүүл 3 давхарлаж боддог. Хамгийн сүүлийн Dior брендийн энийг тавьдаг. Энэ болохоор бүр юм яв ягаан өнгийн юм цэцэрлэгч байхгүй юу. Гэтэ энийг бас дангаар нь хэрэглэж болно. Гэтэ энэс зөвхөр одоо point олох гэдэг хацарныхаа энэ хэсэгт нь ч юм уу тавьж өгвөл амар хөөр харагддаг. Тэгээд энэ гурыг ингэж хамтдан амар хэрэглэж бодож байгаа. За нэг өөрөөр бодмаар байна гэх юм бол ажлын ягаан бүтлээ жоохон өөр гэж затраа зөөр бодоод бодох нь болохоор ихэд энэ тосыг газраар дээр ингэ тавьчихдаг байхгүй юу? Жоохныг, айгуу жоохныг ингэж тавингуудлаа. Тэгээд нөгөө тогтоц ингэ жоохон муутай байдаг гэсэн чинь тосон газар өнгөлчнүүд тэнгуүтлийн дээрээс нь нөгөө нэг жоохон бат бөх болохын тулд энийг бас ашигладаг. Энийний бас энэ гурвыг ингэж дээрээс нь будчихгуудлаа. Дээрээс нь будчихгуудлаа. Энийг бас Dior-ыг бас ингэж тавьж өгдөг. Тэгэхээр бас энэ гурыг ашигладаг байх нэ. Ерөнхийдөө бол хамгийн их ашигладаг нь энэ хоёр гэсэн. Энэ хоёрыг бүр амар ашигладаг. За тэгмүүлээ за өөрийг ашиглая гэх юм бол сая хэлсэн ш энэ нөгөө нэг амар яв ягаан өнгийн бод гэсэн чинь энийг доорн суурьнд нь бас жоохныг тавингуудлаа. Яг газарныхаа энэ гол хэсэгт нь энэ ягааныг Peri Pera-гийн энэ ягааныг тавьж өгөнгүүт бас амар хөөрхөн болчихдог. Ингэж бас бодож өгдөг. Нэг будтай 2 3 газар өнгөлөгчүүдийг ингэж амар хольж буддаг гэсэн үг. Ганцхан газар өнгөлөгч бол хэрэглэдэггүй. Өнөөдөр будсан ба газар өнгөлөгч нь болохоор энийг доор суурьнд нь тавьсан. Тэгээд Dior-ыг тавьсан. Энэ хоёрыг л өнөөдөр хэрэглэсэн байгаа. Тэгээ ийм ягаан харагдаж байна. Та нар маань тэгээд миний хэрэглэж байгаа газар өнгөлөгчнүүдээс сонирхож байгаа байх юм бол доор комент хэсэгт ингээд тэр газар өнгөлөгчнийхаа нэрийг хэлээд өгөөч гэж бичих юм бол би бүгдийн доор комент хэсэгт нь хариулаад өгье. Та нар маань сонирхож байгаа газар өнгөлөгчөд доор бичээд үлдээгээрэй. Тэгээ дараагийн бичлэгэн дээрээ би бас уруулын бодог амирх байдаг байхгүй юу? Газар өнгөлөгчийн дараа уруулын бодог ордог. Тэгээ нүдний тэн ордог байхгүй юу? Яг уруулын өнгөлөгч бас амар олон байдаг. Тэгээ та нартаа бас уруулан өнгөлөгчнүүдийг танилцуулаад тэрнээс хамгийн хэрэгэлтгийгээ бас танилцуулъя гэж бодсон. Өнөөдөр газар өнгөлөгчөө танилцууллаа. Дараагийн бичлэгэн дээр уруулын бодгийг танилцуулна. Тэгээд та нар маань өөр үзхийг хүснэ ч юм уу эсвэл өөр сонирхтой зүйл байх юм бол доор комент хэсэгт заавал үлдээгээрэй. Өнөөдөр миний бичлэгийг дуустал үзсэнд маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Миний YouTube бодцыг лайк, subscribe хийгээрэй. Бас миний Instagram-ыг дагаарай. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Тэр болтол түр баяртай.